За та нар маань галзуу кино сувагтаа тавтаа морил. Мөрөгийнх нь энэ удаад ярьж өгөхөөр сонгосон галзуу кино бол 2025 онд гарсан No Other Choice. За хэдүүлээ энэ галзуу шин Солонгос киног сонирхоод үзэцгээе. Ким Ин Ха Борогийн тоглосон энэ кино үнэхээр галзуу кино гэж сонссон. Тэгэхээр хэдүүлээ энэ киног ямар хуу галзуу кино болохыг нь одоо олж мэдцгээе. Тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг болох гард манлай эмнэлэг хамтран ажиллаж байна. За тэгээ борон нэг л имийг хэлий, нэг л имийг захий. Киногаар нь мэдрэх хүсвэл яах вэ манайхан? Кино театрт үзэх шүү дээ. Энийг санаарай. Өнөөрэ насан туршаагүй дүүнер маань үзээд хэрэггүй шүү. Ойлгоо? Зөвхөн насанд хүрэгчд маань энэ киног үзээрэй гэж моброн зөвлөх байна. За тэгээд subscribe дарж амжаагүй хүмүүс маань subscribe дараад дарцсангууд маань лайк дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. Ингээд хэдүүлээ энэ галзуу киноны тайлбартаа орцгоё. За тэгэхээр киноны гол дүр юу Мансуу. Гэрийнхээ гадаа үнтэй могой загас шараад гэрийнхнээ дайлж байгаагаар кино эхэлнэ. 25 жил цаасны үйлдвэрт ажилласан шилдэг мэрэгжилтэн тэр нэлээд боломжийн цалин авдаг байж. Тиймээс ч тэднийг санхүүгийн хувьд санаа зовлгүй өдийг хүрчээ. Төрж өссөн байшингаа худалдаж аваад өөрийнхөө засаж тогтчулсан тэр эхнэр Мэри, өсвөр насны дагвар хүү Сивон, бага охин Ривон нарын хамт аз жаргалтай амьдардаг. Тэдний шарж идэж байгаа могой загсыг тэдний компанийг худалдаж авсан Америк удирдлагууд нь бэлгэлсэн байж. Энийг эхнэр нь удирдлага нь Мансуу гүнэлж байгаагийн дохиогж бодж байсан бол Мансуу өөрийг нь улам илүү ажилуулах гэж байгаа юм гэж бодож байна. Хэдийгээр Мансуу дагвар хүүдээ өөрийн төрсөн хүүшгээл ханддаг байсан ч Сивон хүү хойд авда баг зэрэг хүндий ханддаг. Харин аутизмтай Ривон охин нь морин хил хөгжмөр байнг хичээлдэг байж. Тэднийх бас Ситу Риту гэх хоёр нохой тэжээдэг хүүхдүүд нь ч нохойнуудаа туйлын хайртай. Гэр бүлэрээ ингээд махшраад сууж угаадаа сэтгэл нь хөдөлсөн Мансуу гэрийнхнээ хашааныхаа голд дуудаж авчираад бөөндөө тэрвэрлдэж. Одоо надад хүссэн бүхэн маань байна гэж чин сэтгэлээсээ хэлдэг. Гэвч энэ мөч тэрний хувьд чухал эргэлтийн эхлэл байсныг тэр одоохондоо төсөөлөхгүй байлаа. Маргааш нь тэрнийг ажилдаа очиход шинэ удирдлагууд нь тэдний компани ажилтнуудын 25%-ийг цомхотгох шийдвэр гаргажээ. Хамт ажилдаг хүмүүсээс хэнийг нь халж, хэнийг нь үлдээхийг өөрөө шийдэхэр болсон гэж ойлгосон Мансууч Америк удирдлагуудаа юу гэж хэлж ажилчдаа яаж өмөрч авч гарах талаар дотроо бэлдэж эхэлнэ. Америкт ажилласаа халагдахыг сүхтүүлсэнтэй адилхан гэж ярьдаг. Тэгвэл манай Солонгос тэнийг толгоогоо алдлаа гэж ярьдаг юм. Тийм болохоор хүнийг хална гэдэг сүхээр толгойг нь тас завчихтай адилхан биш үү? Мансууг ингэж ярина гэж багийнхантайгаа бэлдэж Америк удирдлагуудтайгаа уулзсан ч цаадуулан тэрнийг юу гэж ярих гэж байгаа гадарлаад бушуухан яваад өгцгөн. Тэр үеэр Мансуу өөрөө ч цомхотголд орсон гэдгээ олж мэднэ. Учир нь цомхотголд орсон хүмүүст бүгдд нь үнтэй могой загас бэлгэлсэн байж. Өөрийгөө цомхотголд орохгүй гэдэгт итгэлтэй байсан Мансуу үүнээс болоод хүнд цохилтод орлоо. Тэр энэ тухайга эхнэртээ яаж хэлэхээ мэддэггүй. Тэгээд Мансуу орон тооны цомхотголд орсон хүмүүст зориулсан сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх төвд очиод сэтгэл зүйтэйгээ ажиллаж эхэлдэг. Харин нөхрийгөө хүнд байдалд орсны гадарлаагүй эхнэр нь уламжлал ёсороо газрын таньсны дугууландаа явжээ. Би бол сайн хүн. Ажлаасаа халагдах нь миний хийсэн сонголт биш. Хайртай гэр бүл минь намайг шинэ боломж хайх хугацаанд намайг бүх талаар дэмжих болно. Ингээд Мансуу эхнэртээ бүх хүннээ хэлж 3 сарын дотор өмнөхтэйгээ адилхан ажилд орно гэж амлана. Мансуугийн хувьд эхнэртээ ингэж хэлэх нь ичхэвтер байсан учраас тэр өөрийн ирэхгүй уйллаа. Эхнэр Мэрийн ч гаднаа зүгээр мэд дөр үзүүлж байсан ч энэ мэдээг маш хүн дээр хүлээж авдаг. Шинэ эхлэл. Би бол гэрийн эзэн. Би дахин төрөх ёстой. Би гэр бүлээ хоолтой байлгахын тулд юу ч хийхэд бэлэн. 3 сарын дотор дахиад ажилд орно. Ингээд Мансуу эрчимтэй ажил хайсан ч насаараа цаасны үйлдвэрт ажилласан. 40 хол гарсан тэрнийг ажилд авах газар олддоггүй. Ингээд 3 бит хийхэл 13 сар өнгөрсөн ч Мансуу ажил олж чадаагүй л байлаа. Аргаа барсан тэр нэг их дэлгүүрт цагаараа гөрүүшиг хийх болжээ. Тэгсэн нэг өдөр нэг танил нь тэрнийг цаасны үйлдвэрт ажилд орох ажлын ярилцлагад гэнэт дууддаг.
Мансуу дэлгүүр дээрх ажлаасаа чөлөө авах гэсэн ч өгөөгүй учраас аргагүй ихэнд ажлаасаа гараад ажлын ярилцлаганд орно. Харамсалтай нь ярилцлагада хэтэрхий их хичээсэн Мансуу буруу зөрүү ярьсаар угаад ажлын ярилцлага нь бүтэл муутайхан болдог. Ядж хахад шүдэн өвдөд ерөөсө зүгээр суулгадаг бай. Гэсэн ч шүдэ эмчлүүлэх мөнгөгүй учраас Мансуу гүрийсээр л. Санаан зовсон найз нь тэрэнд саяхан Японы зах зээл рүү нэвтэрч чадсан мөн цаасны үйлдвэрт ажилд орох оролдлого хийхийг санал болгоод эргээд холбогдъё гэд салаад явна. Энэ үеэр хугацаа хэтэрсэн зээлийн нэхэмжлэхүүд Мансуугийн гэрт араасаа ирсээр байлаа. Тэр өрөөдөө Мансуу гэртээ ирээд мөн цаасны үйлдвэрийн танилцуулгыг үзэж судална. Гэсэн ч тэрний сэтгэл санаа тавгүй байлаа. Тэр гэрийнхээ гадаа барьсан хүлэмжин дотроо янз бүрийн мод үндэслэлж, мод тарьдаг хоббитой байсан ч одоо юу мод тарих мантай болжээ. Тэр оройн хоолны үеэр эхнэр Мэрийн хамт газрын теннис тоглодог эмчийнхэн эмнэлэгт цагийн ажилд орсон гэдгээ гэрийнхэндээ хэлдэг. Бас охиныхоо морин хийлийн дагуулангаас бусад бүх дагуулангуудыг зогсоож бүр Netflix-ийг хүртэл сонгохгүй байхаар шийдсэн гэдгээ гэрийнхэндээ зарлана. Бас машина зараад хуучин машин авахар шийдсэн тэр бүхэл байшингаа зарж зээлээ дараад байр түрээсэлж амьдрах бодолтой байгаагаа хүртэл гэрийнхэндээ хэлнэ. Эхнэр хүүхдүүд нь Мансууг 3 сарын дотор ажилд орно гэж итгэхэд тэтгэмжийнх нь мөнгийг юучгүй үрчгч. Тэгээд эхнэр нь зээлээ төлөхгүй бол 3 сарын дараа байр нь хураагдах гэж байгаа тухай мэдээллийг гэрийнхэндээ харуулдаг. Эхнэрийнх нь энэ шийдвэр Мансууд хүн дээр тусна. Учир нь тэр байшин Мансуугийн төрж өссөн байшин шүү дээ. Тиймээс тэр байшингаа эргүүлж худалдаж авах гэж маш их зүтгэсний эцэст зээлээр авсан нь тэр байж. Бас гэрийнхэн гадаа хүлэмж барьж хүүхдүүдтэй зориулаад савлуур хийсэн гэдгээ хүртэл эхнэртээ сануулна. Гэвч эхнэр нь ханаа хоосорчул байшингаа хураалгач штэ. Тэгвэл бидэнд бүр юу ч үлдэхгүй гэж амийг нь тагилдаг. Тэгээд өөрөө теннисний дугууланд явхаа болоод гэртээ байгаа илүү дутуу тавилгуудаа хүртэл зарна гэж шийдсэн гэдгээ хэлнэ. Ингээд эцэст нь хамгийн муу мэдээ гэрийнхэндээ дуулгалаа. Санхүүгийн хувьд тогтвортой болтлоо 2 нохойгоо хүүхдүүдийнхээ өвөө эмээдэр байлгахаар хатуу шийджээ. Хэдийгээр 2 хүүхэд нь нохойнуудаасаа салахад маш хэцүү байсан ч тэдэнд өөр арга байсангүй. Дэмэл аав нь хурдан ажилд ороод удахгүй буцаагаад авчирна гэж амлдаг. За тэгээд тэдний байшин худалдаж авахар сонирхож байгаа хүмүүс ирнэ. Тэгсэн тэр хүмүүс тэднийхээс халгуухан амьдардаг танилуд нь байж таарна. Тэдний хүүтэй Мансуугийн хүү найзалдаг байж. Тэр хүн Мансуугийн аавын ажилуулдаг байсан гахаан фирмийн газрыг худалдаж аваад дээр нь тансаг байшин бариулсан байж. Тиймээс Мансуу тэрэнд би түүхэндээ дургүй. Тэгээд хүлэмжийг нураачвал сайхан бэлтгэлийн талбай гарах юм байна гэж хэлхийг сонссон Мансуу шарандаа тэндээс яваад өгдөг. Гадаа гартал хүү охин 2 нь 2 нохооныхоо байран дотор нэлээд гонигтай сууж байгааг хараад Мансуу байшингаа зарахгүй байхаар хатуу шийддэг. За тэгээд шууд яваад мөн цаасны үйлдвэрийн захирлыг нийтийн 0-д байхад нь олж очоод хаммаг завлангоо ярьж CV-гээ өгөх гэж зүтгэлээ. Тэгсэн нөгөө захирлын компани залуу ирээд тэрнийг түлхэж холдуулаад "Үгүй ингэж жорлон сахиж явах гэжтэй. Ичих нүргэж байна уу чамд?" гэж загинчаа захирлаа дагуулад яваад өгдөг. Энэ бүхнээс үхтлээ идсэн Мансуу нүрээ дарсаар хозорно. Тэгсэн нөгөө залуу эргэж ирээд Мансууд нэг уушийн газрын танилцуулга өгөөд хажууханд байдаг энэ газар руу очоод жоох юм ууч сэтгэлээ зас. За юу гэж зөвлөнө. За ингээд аргагүй байдалд орсон Мансуу тэнд суугаад алимны шүү сунгаа нөгөө залуугийн сошиалд оруулсан бичлэгүүдийг үзнэ. Мөн цаасны үйл ажиллагааны менежерээр ажилдаг Сончол гэгч тэр залуу тэрүүхэндээ боломжийн дагагчтай инфлюенсер маягийн нөхөр байлаа. Мансууч тэрний гадаадаар аялж хувийн байшингийнхаа гадаа виски шимэнгэ түлээгээ хагалж байгаа бичлэгүүдийг үзэнгээ бидүүхэндээ атаархаж суулаа. Тэр өдөр Мансуу их нэртэйгээ хамт охин Реваныхоо хувийн багштай уулздаг. Багш нь тэдэнд "Охины шинэ авьяас миний заах зүйлээс хит иджээ. Тиймээс илүү мундаг багшид өгөх нь зүйтэй. Гэмн жоохон үнэтэй л байх болов. Гэсэн ч хүүхдийнхээ ирээдүйн төлөө энэ зэргийн зардал гаргах юу ч биш." Гэсэнд тэр хоёр хэлэх үггүй боллоо. Учир нь Риван охин гэрте байхдаа ноод тоглохоос биш нэг ч удаа бүтэн ая тоглож гэрийнхэндээ сонсгож байгаагүй аж. Тэр Мансуу нөгөө залуугийн цаасны үйлдвэрээс сурчилж ярьсан контентыг утсаараа атаархангүй үзэж суулаа. Тэгсэн эхнэр нь ирээд "Энэ залуу шуурганы үеэр шавх үзүүртэй шүхэр барьж явж байгаад аянган цохиулаад өгчдгүн баг та" гэж тоглож хэлсэн нь Мансууд нэг сэтлийг өгдөг. Маргааш нь Мансуу нөгөө залуугийн байн ордог уушийн газарт очиод тэндээсээ нөгөө залууг сэмхэн дагаж эхэллээ. Тэгээд тэр нэг гудамжинд эхнэртэйгээ утсаар яриа зогсож байгааг хараад Мансуу тэр байшингийнхэн дээвэр дээр гардаг. Тэгээд дээвэр дээр байсан варта цэцэгнүүдээс томхныг нь шилж аваад толгой дээрээс нь хаяхыг завдсан ч зүрх нь хөрсөнгүй.
Тэгсэн яг энэ үеэр ард нь нэг настай эмэгтэй гараад ирсэн учраас Мансуу бандсандаа барьж байсан хуартай чинжүүгээ худалдаж авдаг. Угаасаа энэ залуу алга болсон ч би оронд нь ажилд орч чадахгүй. Өрсөлдөөн ширүүн байна. Өөр хідэн хүн өрсөлдөх бол. Ингэж бодсон Мансуу алсаас мөн үйлдвэрийн янданг хараад нэг зүйлийг хийхээр сэтгэл шулуудлаа. Тэр өрөөдөө худалдаж авсан чинжүүгээ тэрсээр гэртээ ирсэн Мансуу хуучин утас шин дугаар худалдаж аваад нэг сэтгүүлд сурталчилгаа байрлуулахаар залгана. Маргааш нь Мансуугийн өрөөсөн дугуй өөр нэг ажилгүй нөхөр гэртээ сэрж байгаагаар киноны үйл явдал орно. Тэр ч бас насаараа цаасны үйлдвэрт ажилласны эцэст орон тооны цомогтголд оржээ. Тэгээд сэтгэлээр унсан тэр байнга архиух болсон байлаа. Тэгсэн тэр өдөр тэрний үздэг сэтгүүлд нэг ажлын зар орсон байгааг хараад тэр хагардлаа баярлдаг. Цаас бол бидний амьдрал. Цаас үйлдвэрлэл, химийн инженерчлэл зэрэгтэй байхад л болно. Япон хэлтэй байвал давуу тал. Манай халуун чинжүү компани 3 улсын хамтарсан үйлдвэрийг Солонгост байгуулахаар ажиллаж байна. Бид жирийн ажилтан бус, гэр бүлийн гишүүн болох хүнийг хайж байна. CV-гээ онлайнаар биш, шуудангийн хайрцгаар илгээгээрэй. Учир нь бид цаас хэрэглэхгүй бол өөр хэн хэрэглэх вүлээ? Мансуугийн байрлуулсан энэхүү хуурамч ажлын зарын дагуу маш олон шилдэг мэргэжилтнүүд өөрсдийн танилцуулгуудыг илгээсэн байж. Мансууч тэр бүх CV-нүүдийг нэг бүрчлэн наривчлан судлаад өөртөө нь өрсөлдөж ялж болох үс шилдэг мэргэжилтнүүдийг сонгож жигсаадаг. Тэгээд тэр яаж ч харьцуулж үзсэн хоёр нөхрийн CV өөрийнхөөс нь гарцаагүй илүү байгаад байлаа. Тэгээд тэр мөн компанид ажлын ярилцлагад орвол тэр хоёр хүн гол өрсөлдөгч болох юм байна гэж тооцсон. Бас нөхөр Вьетнамын дайнд оролцож явсан аавынхаа гар буг шилэн хоргоноос гаргаж аваад оронд нь яг адилхан загварын тоглоомон буг тавьж орхидог. Ингээд Мансуу мөн компани менежер болон гол хоёр өрсөлдөгчөө замаасаа зайлуулахаар төлөвлөж эхэллээ. Маргааш нь Мансуу их нэртэй ажлын ярилцлагад орно гэж хэлээд CV-ийн дэх хаягийн дагуу хотын захад байх нэг байшин руу очино. Тэр бол өнөөх хоёр өрсөлдөгчийн нэг Боммог эгчийн гэр байлаа. Мансуу ажиглалт хийхээр модон дунд суугаад тэднийхийг дурандаж эхэлсэн ч олигтой мэдээлэл олж авч чадсангүй. Маргааш нь Мансуу дахиад нөгөө байшиндаа очтол Боммо тэр үеэр гэрийнхээ хажууд байх ой дундуур зугаалж яваатай таардаг. Мансуу бууга гаргаад тэрнийг буутах гэсэн ч эхнэр нь тэрнтэй хамт яваа болж таарна. Ажлын зарын дагуу CV-гээ илгээсэн Боммогийн сэтгэл сэргэж арх ухаж болсон байж. Тэрний эхнэр нь амжилт муутайхан жүжигчин. Тэгээд тэр хоёр нэг газарт дэвсгэрээ дэвсээд авчирсан хоолой идэнгээ залуугийнхаа үеийг дурсаж ярилцахад бутны ард нуугдсан Мансууч тэдний яриаг нэгэнгүй сонсож байлаа. Эхнэр нь аавынхаа хэлсний дагуу кафе ажиллуулахыг хүсдэг байсан ч нөхөр нь зүтгэсээр угаад насаараа цаасны үйлдвэрт ажилласан болохыг ч Мансуу олж мэднэ. Ажлаасаа гарснаас хойш амьдралын идэвхгүй болсон Боммугаас болоод эхнэр нь нэлээд бухимдалтай явна харвас илэрхий. Цаасаар амь загоогод 25 жил боллоо. Би ингэж л амьдрах ёстой хүн. Чи ч бас миний цаас хийж олсон мөнгөөр амьдарч ирсэн. Тэр мөнгийг миний хийсэн цаасан дээр хэвлсэн. Чиний татдаг тамхины шүүлтүр хүртэл цаас. Бид цаас хэрэглэхгүй бол өөр хэн хэрэглэх вэ? Ингэж хэлээд Боммо надад ажлын ярилцлагын урилга шуудан гар ирсэн байх. Гэж гинт бодоод эхнэрээ ойд орхичоод гүүгээд явчихна. Ууралж бухимдсан эхнэр нь ганцаараа буцаж явтал замд нь гинэт хөлдөө могойд хатгуулсан Мансуу үсрээд гараад ирдэг. Энийг харсан Боммогийн эхнэр тэрний хөлийг өндөр түргөөд хутгаар зүсэж хортой цусыг нь амаараа сорж эхэлдэг. Яг энэ үеэр Мансуугийн эхнэр залгасанд эвгүй поцтой хэвтжсэн мань Мансууч бушуухан хань могойд хатгуулчлаа. Одоохон эргээ залгая гэж тасалдаг. Тэрээр гэртээ ирээд хартал Боммогийн эхнэр тэрэнд анхны тусламжийг яг эсрэгээр нь үзүүлсэн болж таарна. Аз болоход тэр могой нь хоргүй могой байж таарчээ. Санаа намарсан Мансуу эхнэртэйгээ хамт удахгүй болох бүжгийн үдэшлэгт хамт явхаар шийддэг. Маргааш өглөө эхнэр нь Мансууд зангааг нь зүүж өгөөд шилдэг ажлын ярилцлага болно. Бүгдийг нь алаад өг. Гэхэд Мансууч бүгдийг нь алаад өгнө гэж хэлээд гарч явна. Ядж яхад эхнэр нь ингэ хэлчих юм аа. Энэ удаа дараа туршлагатай болсон Мансуу могойд хатгуулахааргүй хувцас өмсөд нөгөө байшинд очлоо. Тэгээд тэрнийг дотор ортол Боммогийн эхнэр залуухан амрагтайгаа юу яаж байгаатай таарчихдаг. Бандсан Мансуу буцаад явж итэл Боммо зөрөөд гэртээ ирж байгаа харагдана. Тэрнийг өрөвдсөн Мансуу эргэж очиод гэрт нь оруулахгүй байх санаатай тэрэн лөө нууц дугаараараа залгаад ажлын ярилцлагад өрнө. Манай захирал орой гадаад нисэх учраас та яг одоо ирж болох уу? Гэж асуусанд баярлсан Боммоч бушуухан шиг буцаад машиндаа суулаа. Тэгснэ. Би гэс хувцас солиотой. Гэд яах ихэн зургуу гэрэл өвөө гүүгээд орчихно.
Сандарсан Мансууг хараа зогсож байтал хөөрхий боммууч удалгүй гарч ирээд байж ядан тийчилж байснаа нэг найз руугаа утасдаж хамт юм ухаар тохироод гэрээсээ явна. Энэ бүхнийг харсан Мансуугийн сэтгэл шимширч байлаа. Тэгэд Мансуу тэндээсээ эхнэр охин хоёроо авахаар эхнэрийнхээ ажил руу очино. Эхнэрийнхэн залуухан захирал эхнэрт нь нэг л сайн хандаад байх шиг санагдсанд түрүүхэн таагүй зүйл харсан тэрэнд нэг л таагүй санагддаг. Маргааш нь Мансуу эцсийн алхмаа хийхээр тусгай хувцас өмсөд бууга барьсаар боммуугийн гэрт сэмхэн орлоо. Сэтгэлээр унсан боммуу пянза сонсоод сандал дээрээ сууж байна. Тэрнийг буудахаар шийдсэн Мансуу хөгжмийг нь жангалсанд боммуу Мансууг эхнэртэй нь явдаг залуу гэж бодоод бид хоёр нэг тэнгэр дор амьдрах боломжгүй болж тулаад уучраа олцгоё. Чи нөгөө шин жүжигч нь үү гэж асуулаа. Тэгэд галтгооны зузаан бэлээд авхарлаж өмссөн байгааг нь хараад таалхварж байснаа гэнтхэн манай аараг өөрийн болгохоор шийдээд хүрээд ирсэн юм уу гэж асуудаг. Мансуу ихэндээ тулгамдсан ч тийм ээ гэж хэлээд дуу намсгагч болгож ашиглах санаатай байсан олон давхар бэлийнүүдэд тайлаад бууга гаргаад ирнэ. Энийг харсан боммуу гайхна. Тэгсэн хаалганы цаана ирсэн эхнэр нь энийг хараад Мансууг цохих юм хайж буцаж явдаг. За байж байгаарай. Бороо эрүүл мэндтэй чинь холбоотой нэг чухал юм хэлээдгий. Дугаарыг маань хамтрагчаар ажиллаж байгаа Гард манлай эмнэлэг нь 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг. Эрэгтэйчүүдийн үзлэг, оншилгоо, мэс засал болон бүх төрлийн шинжилгээ авахаас гадна олон төрлийн багцаас сонголтоо хийж үйлчлүүлэх боломжтой юм байна. Найдвартай эмнэлгийг сонгож үйлчлүүлэх нь хамгийн чухал гэж байгаа. Гард манлай эмнэлэг. Уучлаарай. Та өгч ажил. Би амьдарч чадна. Бидхи андуураад байгаарай. Арагийн хайртай хүн нь би. Яасан? Ажилгүй хүн бусдыг хайрлах эрхгүй юу? Тийм биш ээ. Гэхдээ та эхнэрийнхээ мэдрэмжийг жоохон ч гэсэн ойлгох хэрэгтэй шүү дээ. Хөгжмийн кафе нээж болох л байсан шүү дээ. Ара чамд энийг хүртэл хэлээ юу? Болохгүй бол байшингаа зарсан ч болно. Хайрцаг зөгөөд гөрүүшиг хийсэн ч болно үсттэй. Би инженер хүн. Тэглэж нуруу муу болохоор хүнд юм өргөж чадахгүй. Энэ байшин Арагийн аавын байшин болохоор зарж болохгүй. Энийг сонссон Араг дуу алдахад Мансуу цочсондоо боммуугийн мөрлөө буудаж орхино. Араач гартаа барьсан цомороо Мансууг цохиж унгаагаад нөгөө гурав бууга булаацалдаж гурвалжин дөрвөлжин бөө юм болдог. Зангир нилээд ноцолцсны эцэст Араа төрүүлээд бууг нь авчихсан учраас айсан Мансуу тэндээс унж бүдчин хар хурдаараа зогтлаа. Тэгсэн гэнт ард нь буундуу гарахад Мансуу эргээд хартвал Араа нөхрийгөө буудаад унгаж байгаа харагдана. Цочирдсан боммууг ажлаасаа халагдсан нь миний хийсэн сонголт байгаагүй шүү дээ гэж хэлэхэд эхнэр нь галзууртлаа уралж би чамд өчнөө хэлээ үсттэй ажлаа алдсан чинь биш харин яаж хүлээж авч байгаа чинь асуудал болоод байна гэж хашгирдаг. Гэвч харамсалтай нь боммуу эхнэрийнхээ нүдэн дээр амьсгал хураалаа. Эхнэр нь ч амьд гэрч болсон Мансууг алах гэж хашгирч дайрсан учраас Мансуу тэндээс хар хурдараагүйгээд машиндаа сууж хумгүй зогтоно. Тэгэд уцаа хартал эхнэр нь 10 удаа залгачжээ. Тэр орой хүүнэ гэртээ найзтайгаа онлайнаар утасны үн судалж байх үеэр Мансуу залгаад тэр орой эхнэртэйгээ хамт бүжигт явах байснаа санаад сандарч бошуухан гэрлүүгээ давхдаг. Энэ үеэр эхнэр Мэрийн ганцаараа бүжигт иржээ. Тэгээд захирал залуун тэрнийг бүжгэнд өрсөнд дуртай дургүй талбайд гарч хамт бүжиглэнэ. Энэ үеэр нэг хуучны дөрөмт хувцас өмссөн Мансуу тэнд айхалж угсаар орж ирээд эхнэр нь захирал залуутай бүжиглж байгааг хараад зог туслаа. Тэгээд эв хав муутайхан бүжиглсээр эхнэр л үгээд өгнө. Энийг нь харсан эхнэр нь зариуд тэрнийг чадах гэж захиралтайгаа их л дотн угаа мэддүр үзүүлсэнд гомдсон Мансуу тэндээс шууд гараад явчихдаг. Тэгэд мань хүн ирчээрээ боммуугийн байшингийн гадаа ирсэнд эхнэр нь залуу амрагтайгаа нийлээд боммууг гэрийнхээ гадаа буулж байгаатай таарна. Тэгэд Мансуу нөгөө газрыг нь ухаж булагдсан байсан буугаа аваад гэрлүүгээ буцаж давхдаг. Эхнэр нь оройхон ирэхэд ууралж гомдсон Мансуу хувцсныхаа шүүгэн дотор сууж байна. Тэгэд эхнэртэй хэлнэ. Та хоёр машинд хийсэн үү? Дотоожоо тайлж өнөртвөл хийсэн хэсгийг чинь шалгана. Юу ч хийгээгүй бол юунаас найсан. Гү чи ч одоо уучаа юу? Архиугаагүй 9 жил тиссэн бицтэй. Тэр бүхнээ ингээд талаар болгож байгаа юм уу? Согтуудаа 5 настай хүүгмийн охиндуудаа атгаргасан гэд зодчихсан бицтэй. Би хэлээд байгаа шүү. Сивон миний ч хүү. Чи ч уухаараа хүн ялгахгүй. Хүн бүрт нохоо шиг ханддаг үсттэй. Гэж минрийг хэлэхэд гомдсон Мансуу урдаас нь нохоо шиг хуцаж эхэлдэг. Мэрич мөчөөгөө гэлгүй дотоожоо тайлаад Мансуу руу шидсэнд Мансуу бошуухан үнэртэж үзээд бантнаа. Энэ үеэр эхнэр нь ч тэрний амийг үнэртээд угаагүй болохыг нь мэдээд тайвширдаг. Юугаа бодож ирсэн? Тэр навчтай хос хувц өмсчүүд. Надад болохоор ийм хүүгийн цөмөөхөний хувц өгцөн. Наадах чинь Джон Смит. Харин би Покохонц тэнийг минь.
Манай ажлынхан намайг дуурайгаад бүгд индаанчуд болсон юм. Хоёулаа хос болох ёстой байсан. Чи намайг яаж тийм хүн гэж бодож байна? Надад ингэж бодох шалтгаан байна. Яагаад гэвэл чи дэндүү үдсгэлэнтэй. Чи ч бас сайхан залуу шүү дээ. Би гэр бүлийнхээ төлөө тэмцэж яваа. Тиймээс хоёулаа бие биедээ итгэх хэрэгтэй. Үнэн ч байдал. Итгэл чухал шүү дээ. Тэгвэл чи яагаад ганцхан сарын дотор 3000 км явсан юм? Ажлын ярилцлагад яаж могоод хатгуулдгийг? Яагаад загас жилийн өмнө авч явсан юм? Чамтай хамт загсанд яваад дахиад шарж иддэг хүүхэн чинь хин юм? Хана мэдхий ингэлдэ. Миний ажлын ярилцлага үнэхээр хэцүү ярилцлага болдог. За маргааш нь Мансуу дараагийн байга устгахаар явна. Шижүү гэгч тэр залуу нэг гутлын дэлгүүрт худалдагч хийж байлаа. Шижүүгийн охин ч бас Мансуугийн охин шиг хөгжмийн дугуйланд явдаг. Охиныгоо найзуудаа дагуулад ажил дээр нь ирсэнд Шижүү хамаг мөнгөө шавхаж охиндоо өгөөд үйлчлүүлэгчтэй гутлаа үзүүлэхээр арын өрөөлөнгүй гүйнэ. Гэвч нөгөө залуу дэлгүүрээс нь гараад явчлаа. Тэрний энэ байдлыг харж өрөвдсөн Мансуу тэндээс гарч явах гэсэн ч Шижүү гарч ирээд үйлчлүүлэгч нь явчихсныг хараад Мансууд гутал зарах гэж ятгах эхэлдэг. Охин маань бараг үг дуурдаггүй. Ам нэхэрэ бусдын үгийг давтаж хэлдэг. Төрөлхийн тийм л дээ. Морин хил тоглодог. Багш нь их авьяастай гэж хэлсэн. Даанч бидэнд тоглож өгдөггүй юм. Багш нь 50 сая воны үнэтэй морин хилээр тоглох ёстой гэсэн. Зуулсараар тоглолтод оролцох юм. Тэгсэн усны гутлаас өөр юм байдгүй. Үнэтэй хөгжим авч чадахгүй юм чинь ядаж гутал авч өгье гэж бодоод. Ер нь хичээлэн дуусгаар дагуулж ирээд авъя да. Би хүлээж байя. Надаас гутал авал надад урамшуулал өгөх юм л да. Тиймээс та заавал ирээрэй. Тэрээр Мансуу Шижүүгийн явах замыг тосоод машинтайгаа зогсож байлаа. Ингэхдээ өөртөө өөр арга байхгүй. Ингэж дахин хэлсээр. Тэгсэн удалгүй Шижүү хурж ирээ зогслоо. Мансуу Шижүүгийн CV дээрээс тэрнийг машин засаж чаддаг гэдгийг нь мэдсэн учраас зариуд машин нь эвдэрсэн мэт дөр үзүүлж эхэлдэг. Шижүү ч элдэв юм бодсонгүй. Миний машин ч бас ялгаагүй эвдрээд байдаг юм. Засаж чадах юм байна уугүй юу? Хараадах юм. Гисээр хурж ирлээ. Энэ үеэр Мансуу өөртөө зоригтой байна шүү. Ингэж хэлээд бууга гаргаад тулгана. Шижүү эргэж хараад бууг нь хараад гайхлаа. Тэгээд угсхийн хажуугаар нь гарч гүйх гэсэн ч Мансууч сандарсандаа тэрнийг нам буутчихна. Тэгээд Шижүүгийн цогцыг багажиндаа хийгээд тэндээс явсан ч бууныхаа хонгойг тэнд үлдээснээ мань хүн анзаарсангүй. Тэр шүн ширүүн бороотой шүн байдаг. Тэрнийг гэрлүүгээ давхиж явахдаа зэрэгцээд хүүн найзтайгаа хамт нэг утасны дэлгүүрийг ухаж байна. Гэвч дэлгүүрийн тохиолдол дуграад хоёр хүү дугуйтайгаа цагдаагаас зүгтж хар хурдаараа жийж эхэлцгэн. Тэгээд тэр хоёр зам салж явсанд цагдаа Сиван хүүгийн найзыг хөөсөнд Сиван хүү шууд гэртээ хурж ирлээ. Мансууч гэртээ ирсэн даруйдаа гэрийнхээ гадаа нүх ухаж эхэлдэг. Тэгсэн удалгүй өөр цайсан учраас нүхээ ухаж дуусгалгүй гэртээ ороод жаахан унддаг. За тэгээд эхнэр нь тэрнийг сэрэж гэрийнхэн гадаа цагдаа нар ирснийг хэлнэ. Цагдаа нар өөрийг нь барихаар ирсэн гэж бодсон Мансуу уруу дөрөө царайлж гарч ирээд хэлтэс дээр очиод тайлбарлая. Бүгд миний буруу гэж хэлнэ. Тэгсэн цагдаа нар хүүг нь барьж авахыг хараад бандсандаа би хүүгээ сайн өсгөж чадсангүй гэж хэлнэ. Тэгэд машинаа хартал машиных нь багажнаас шуудааны өөдөс цохиж байгааг хараад сандарлаа. Энэ үеэр эхнэр нь гарч ирээд хамтдаа цагдаагийн машиныг дагаад явцгаана. Тэгсэн Сиван найзтайгаа найзынхаа аавын ажилуулдаг гар утасны дэлгүүрийг ухсан болж таарлаа. Харин тэр аав нь тэдний гэрийг худалдаж авахар өмнө нь ирж байсан тэр хүн байлаа. Тэгээд цагдаагийн газрын гадаа Мансуу хүүтэй хэлнэ. Энэ хэргийг найз чинь чамаар хийлгсэн гэж хэлээрэй. Ганцаараа гэмт хэрэг хийн гэдэг үнэхээр хэцүү. Амар зүйл байд юм байна лээ. Үнэн дээр энэ санааг анх би гаргасан. Хүү минь манай гэр бүл яг одоо дайн хийж байна. Чи бид хоёрын дайнд эмэгтэйчүүдээ хамгаалах ёстой. Өвөөгийнхөө бууг санаж гинөө. Өвөөч нь тэр Вьетнамыг буудаагүй бол тэр өвөөгч нь буудах байсан юм шүү дээ. Энэ үеэр эхнэр нь дэлгүүрийн эзнийг өргөдлөө буцаагаад татаад өгөөч гэж ятгах гэж оролдож байсан ч цаадах нь өөр өгдөггүй. Сиван утас зараад ээжтэй мөнгө олж өгнө гэж манай хүүг уруу татсан байна лээ. Та өргөдлөө буцаахгүй бол бүтэн жилийн ял авна. Та өргөдлөө буцаагаад авчаач тээ. Гэж ятгсан ч цаадах нь тоодгүй. Энэ үеэр Мансуу ирээд нэг тамхи авч асаагаад хүүч нь энэ хэргийг үйлдсэн. Манай хүүг уруу татсан гэж чи мэдүүлэг өгөх ёстой. Тэгэхгүй бол 20 цагаар дэлгүүртээ хүүхнүүд авчирч хондог гэдгийг чинь эхнэрт чинь хэлнэ. Бас чи манай байшинг битгий аваарай. Гэж сүрдүүлсэнд цаадах нь аргагүй ирэхэнд өргөдлөө буцааж татахар болно.
Тэгээд тэр хоёр гэртээ ирээд хүүгийнхээ хулгайлсан утаснуудыг нөгөө ухсан нөхөндөө булаад энэ нөхөн дээр алюминий мод тариад шүүсийг нь шахаж ууй гэж тохирцгоно. Тэгээд Мансуу хүүгийнхээ нуусан байсан тамхиг ээжд нь мэдгэлгүй сэмхэн буцааж өгсөнд хүүн баярлаад Мансууд илүү додон болдог. Тэр шөнө Мансуу хүлэмжиндээ ороод хананд нь даавуу үлгэж хаагаад шийжүүгийн цогцсыг нэг тийш нь болгохоор бэлтгэж эхэлдэг. Тэгсэнгийн үеэр тамхилахаар байшингийнхаа дээвэр дээр гарсан Сиван хүү санамсаргүйгээр тэрнийг харж хана. Мансуу цахилгаан хөрөөгөө асааж шийжүүгийн цогцсыг мөчлөх гэсэн ч ягаад ч зүрх нь хүрсэнгүй. Тэгээд аргаа бараад шийжүүгийн цогцсыг эвхэж жижигхэн дөрвөлжин болгоод модны мөчөр хэлбэршүүлэхтэй ашигладаг хатуу төмөр утсаар чивчэртэн боож орхилоо. Тэгээд шууданд хийгээд гэрийнхээ гадаа угсан нөхөнд булаад дээр нь алюминий мод суулгаж орхино. Хүүний бүхнийг дээвэр дээрээсээ харсан ч яг юу болохыг нь тодорхой харж чадахгүй байлаа. Энэ бүх хугацаанд Мансуугийн хорхойтой гараа нь тэлсхийн аргагүй өвдсөн орл. Тэгсэн маргааш нь тэдний гэрт хоёр мөрдөгч ирээд сургуу алга болсон Шийжүүг Мансуугаас асууна. Та Күү Шийжүү гэдэг хүн таних уу? Анх удаага л сонсч байна. Тэгвэл Гүү Боммог таних уу? Тантай хамт ажлын ярилцлагад орж байсан хүмүүс байгаамаа. Шулуухан хэлэхэд энэ хоёр хүн алга болчихсон. Энэ хоёр хүнийг үгсэн тухай сонсоод ямар азтай хүн оронд нь ажилд орсон болоо гэж бодож суулаа. Үгүй алга болсон гэсэн болохоос үгсэн гэж яриаггүй штэ. Ягаад та ингэж бодох болов? Үгүй одоо үед ч одоо хүн алга болсон гэхээр хөвчлэн Күү Шийжүү ажлаасаа халагдаад сэтгэлээр унсан учраас тэрнийг амиа хорлсон байж магадгүй гэж цагдаа нар үзэж байсан ч хэргийн газраас хуучны гар бууны хонгоо олдсон учраас алга байж магадгүй гэж бас сэжгэлж байж. Эннээс гадна тэрний гар утсанд нэг дугаараас олон дуудлага ирсэн байлаа. Гэтэл тэр нь мань хүнийг ажилд авах гэсэн цаасны үйлдвэрийн хүний нөөцийн утас байсан болж таарна. Тэр газраас бас Боммог ажилд авахар залгасан ч бас л утсаа аваагүй байна. Эннээс гадна Шийжүү Боммог хоёр хоорондоо утсаар ярьж байсан нь Шийжүүгийн утсанд хадаглагдаж үлджээ. Тиймээс энэ хоёр хүн алга болсон нь хоорондоо холбоотой гэж мөрдөгч нар үзэж байлаа. Энийг сонссон Мансуу барьцаалтна. Бас машины эргэн тойрноос Шийжүүгийн цус болон дээр үеийн хойд солонгос гар бууны сумны хонгоо олдсон гэдгийг хэлэхэд Мансуугийн эхнэр цочоод босоод ирдэг. Ямар ч тач цагдаа нар Мансууг болгоомжтой байж сэжигтэй зүйл болвол шууд холбогдохыг сануулад гарч явцгаалаа. Үүнээс болоод Мансуу битүүхэндээ болгоомжлсон ч цагдаа нарыг гаргаж өгөхөд охин нь нохойнуудаа санаад нохойныхоо үүрэнд уйлаад хэвтэж байгааг хараад заавал ажилд орох ёстой гэж шийдээд төлөвлөгөөнийхөө дараагийн алхмыг эхлүүлдэг. Тэр шөнөдөө Мансуу мөн цаасны үйлдвэрийн үйл ажиллагааны менежер Сончолын гэрийн гадаа тэрнийг хүлээгээд зогсоно. Сошиал хаягаас нь гэр нь хаана байдгийг Мансуу тодорхой мэдэж авсан байлаа. Тэгээд машинтайгаа ирэх үед нь амдаж уулзаад яриа удаж чанартай вискинд дуртайг нь мэдэх болсон учраас виски харуулад ганц шил юм уухгүй гэсэнд цаадхан ч татгалцсангүй. 25 жил мал шиг ажиллаулчаад 25 минутанд төлхөөсөн дөө. Офсоосоо гараад иртэл хамгаалагч миний ямыг боогнуулсан зогсож байгаа юм да. Миний байн галахдаг коридор орж явуулаагүй. Арын хаалгаар гаргаж байгаа үз. Тэгдэг навшнууд байгаа юм да. Энэ үеэр Мансуугийн эхнэр хүүгээ нэг л сэжигтэй байгааг анзаарна. Гэвч хүү нь юу болсныг ээжтэй хэлэхгүй байлаа. Тэгээд эцэст нь бүх хүннээ ээжтэй хэлдэг. Нөгөө талд мэрэгжил нэгтэй хоёрч дотог шороод ажил мэрэгжлээ ярьж амьдралын зовлон жаргалаа хуваалцаад ууж сууцгаана. Мансууч ширээнийхээ доор тавьсан аяг руу өөрийнхөө вискиг сэмхэн асгаж байлаа. Шончолч их ачаалалтай ажилдаг гэдгийг хэлээд өөрөөс нь гадна дахиад нэг чадварлаг сэлгээний ажилтан шаардлагатай байгааг Мансууд учруулна. Энийг сонссон Мансуугийн сэтгэл нь сэргэж энэ учраа даргадаа хэлээд намайг санал болгож өгөөч. Гэсэнд цаадах нь тэгэж хэлвэл намайг хаалчих штэ гэд хаалгадаггүй. Мансуугийн эхнэр хүүгийнхээ хэлсэнд итгэхгүй байсан ч Мансуугийн аавын бууг байранда байхгүй байгааг мэдээд байдал буруугаар эргэснийг ойлгоно. За нөгөө хоёрын уулт улам ширүүсэж вискигээ шараарагтай хольж ууж эхэллээ. Мансуу хэдийгээр уухгүй гэж янз бүрээр бултчихсэн ч сүүлдээ аргагүй байдалд ороод өөртөө өөр арга байхгүй гэж хэд хэлээд хүчээр уусанд удалгүй уусан юм нь үйлчилж биеийн тавираад ирнэ. Тэгээд Мансуу тасрах шахсан чонсоолын нүдэн дээр олон хоног өвдөж зовоосон нөгөө хорхойтой шүдэ суг татсанд цаадах нь шоконд орж баг ирүүлжих шахна. Хорхойтой шүднээс ангиж орч сэтгэл нь сэргсэн Мансуу шууд тэрнийг дагуулж гараад илгар дээр махшарж идэхийг ятгахна. Гадаа гарсан хойноос Сончол Мансууд амьдралаа ярьж уйлнаа.
Хэдийгээр тэр ажилдаа ойрхон байх гэж үнэтэй хаавс авсан ч эхнэр нь дургуутсан учраас том хот руу нүүж улмаар эхнэрээсээ салахтаа тулчгаад байгаа нь тэр байлаа. Энэ үед Мансуу би үнэхээр энийг хиймээргүй байна. Даанч хийхгүй бол тэр хоёр хүний үхэл ямар ч хэрэггүй болно гэж өөртөө хэлсээр байна. Тэгэд Мансуу салхинд цохиулж тасраад унсан Санчолыг хүлээд гэрийнх нь гадаа нөхөхөж толгойг нь ил гаргаад болж орхино. Энэ үеэр эхнэр нь хүүгийнхээ зааж өгсөн газарт ухаж үзээд тэнд үнэхээр хүний цогцос байгааг олж мэддэг. Тэгээд шууд Мансуур залгана. Камера өгч чадахгүй нэ. Мөн компанид ажилладаг найзын даа байна. Тэднийг нэг хүн нэмж авах гэж байгаа гинэ. Нөгөө мөрдөгчд чамтай хамт ярилцлага өгсөн хүмүүс алга болсон тухай ярьсан штэ. Тэгээд санаа зовоод байна. Чи наадхаа орхиод гэртээ ирж болохгүй мө? Ганцаараа зовох хэрэггүй штэ. Дөрвөлээ хүчээ нэгтгэхүүл даваад гарч чадна. 6 шүү дээ. Заавал 2 нохоогоо авчирна. Одоо миний сүүлийн ярилцлага үлдсэн. Өдөө хүртэл нүхээ ухсан юм чинь. Одоо модоо тарих цаг болсон. Чи муу юм хийж байгаа бол би ч бас хамт хийж байгаа гэдгийг санаарай. Бидхий санаа зовоо. Найз маань сэржлээ. Маргаш залгая. Санчолыг сэрхэд биеийг нь газарт булаад амийг нь скотчсан байлаа. Тэгэд Мансуу скотчийг нээж амруун шарсан мах болон виски чихэж орхиод буцаагаад скотчсонд цаадах нь хөөрхий тэр дороо хахаад өгдөг. Энэ үеэр Мэри айж цочирдсан хүүдэрээ очиод ээж нь тэр газрыг ухаж үтсэн чинь тэнд үгсэн гахаа байна. Модоо бурдах гээд гахаа болцсон байна гэж хэлсэнд хүн итгэнэ. Санчолыг нас барсны дараа Мансуу тэрнийг нүхнээс гаргаж орон дээр нь хэвтүүлээд гэрийг нь нэгэнгүй нямбайлан цэвэрлэлээ. Тэгээд тэрнийг бөөлдсөндөө хахаж өгсөн мэт болгоод тэндээс сэмхэн гарч явдаг. Өглөө нь Мансуу гэртээ ирээд тайвширхын тулд эхнэрээ тээвэрнэ. Эхнэр нь тэрнийг юу хийгээд яваад байгааг гадарлаж байсан ч юу ч хэлж чадсангүй. Мансууч залуудаа ажил мэргэжил гэж зүтгэсээр угаад эхнэр гэр бүлдээ цаг сайн гаргаж чадаагүйдээ харамсаж байгаагаа хэлэхэд эхнэр нь ч зөвшөөрч инхийг мэдсэн бол тэгж зүдэрч амьдрах хэрэггүй ээжээ гэж хэлээд босож явдаг. Ингээд Мансуу мөн цаасны үйлдвэрт ажлын ярилцлагад орно. Хүнд сорилтыг давж байхдаа ойлгосон юм гэвэл хүнд бүтээлч төлөвлөгөө хэрэгтэй. Харах өнцгөө өөрчлөх ёстой. Гүйцэтгэлийн явцад харин зогсолтгүй, зоригтой байж шаардлагатай үед үгүй гэж хэлж чаддаг байх ёстой байна лээ. Мөн цаасны үйлдвэрийн ихэнх хиймэл оюунд суурилсан бүрэн автомат гэрэл шаардлагагүй үйлдвэр байгуулж байгаагаа хэлэхэд Мансуу гайхаад бүрэн автомат гэхээр ажилчид яах вүлээ гэж асуулаа. Цаадуулан ч цамхтгож таарна. Угаасаа ингэх гэж л бий болгосон систем шүү дээ. Өөр арга байхгүй. Гэсэнд Мансуу эсэргүүцэх гэснээ болоод шинэ цаг үеийг сөрөх аргагүй шүү дээ. Гэхдээ автомат үйлдвэрийг ч ерөнхийд нь хянах нэг хүн хэрэгтэй үстэй гэж хэлнэ. Тэр өдөр нөгөө хоёр мөрдөгч Мансуугийн гэрт ирээд нэг чухал учгийг тайлж өгдөг. Баммуугийн эхнэр цагдаа нарт нөхрөө сургаггүй алга болсон гэж мэдүүлсэн байж. Ингэхдээ нөхрийгөө Дижонд байдаг үнэт цаасны газар руу явснаас хойш сэтгэл санаа нь тогтворгүй болсон. Имэж авалгүй алга болохдоо бүртгэлгүй байсан хуучны гарбууга аваад явсан гэж мэдүүлжээ. Цагдаа нар гарбуунуудын зураг үзүүлсэнд Араач яг нөгөө хойд солонгосын хуучны гарбууг заадаг. Араа өөрөө жүжигчин учраас мэдүүлэг нь маш үнэмшилтэй байлаа. За ингээд цагдаа нар Боммуу гол өрсөлдөгч Шижүүг алаад сургаггүй алга болсон гэсэн дүгнэлтэд хүрсэн байж. Тэгэд Мансууг Боммууг ихчээс болгоомжлохыг сануулахаар эрсэн нь тэр байлаа. Хэд хоногийн дараа Мансууг ажилдаа явхад гэрийнхэн нь баяртайгаар үдэн гаргаж өгнө. Одоо эмнэлгийн ажлаа болоод буцаад тенсээ тоглож эхлэе. Одоо дахиж тоглохгүй. Харин цалингаа цуглуулна. Хоёр нохоогоо гэртээ эргүүлж авчирсанд охин нь баяртай байлаа. Эхнэр нь ч тэрэнд банк руу холбогдоод байшингаа зарах шаардлагагүй болсон гэдгийг хэлэхэд Мансууч баярлж урам зоригтойгоор ажилдаа явдаг. Хайртай нохоонуудтайгаа уулзсан Реван охин ч анх удаага гэртээ байхдаа морин хилээрээ ая тоглосонд энийг сонссон ах ээж хоёр нь баярлцгаана. Ингэж нэгэн тэдний амьдрал хэвийн голдролдоо орлоо. Мансуу төгжирч явсаар цаасны үйлдвэртээ ирсэнд үйлдвэрт нь өөрөөс нь гадна нэг ч хүн байсангүй. Гэрэл муутай үйлдвэрт ганцаараа ажиллах болсон ч Мансуу хязгааргүй баяртай байлаа. Үйлдвэр дотор нь AI удирдлагатай машинууд наас цааш холхиж үйлдвэр бүхэлдээ ямар ч хүний оролцоогүйгээр бүрэн ажиллаж байдаг. Мансуу тэр бүхнийг туршлагатай хүний ёсоор нэгэнгүй ажиглана. Тэгсэн гинт үйлдвэрийн гэрэл унтарна. Учир нь бүрэн AI-д суурилсан үйлдвэрт гэрэл асаах ямар ч шаардлага байсангүй.
Гэрэл гинэ тунтарсанд мансуу гайхаж цочсноор кино маань конец фильма. За энэ галзуу киноны тайлбар маань энд хүрээд дуслаа. Яа, юу ч болоод өнгөрч өвдөө. Нэг цаасны үйлдвэрт орохын тулд цуврал алуурчинж болж байх шиг яа. Тэр нь тэгээд ээлжлэгдэхгүй өнгөрч байх шиг. Тэрүүгээрээ бороодан жоохон сонин санагдлаа гэхдээ л бусдаараа болоо. Галзуу кино юм аа. Та нарт маань ямар санагдсан байгаа? Хүсвэл бодлоо комментоор хуваалцсан үзье. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг болох Гард манлай эмнэлэг хамтран ажиллалаа. Гард манлай эмнэлэг нь 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг. Эрэгтэйчүүдийн үзлэг, оншилгоо, мис засал болон бүх төрлийн шинжилгээ авахаас гадна олон төрлийн багцаас сонголтоо хийж үйлчлүүлэх боломжтой юм байна. Найдвартай эмнэлгийг сонгож үйлчлүүлэх нь хамгийн чухал гэж байгаа. Гард манлай эмнэлэг. За тэгээд та нар маань муурга буюу галзуу кино суугаа дэмжихийг хүсвэл subscribe дараагуулсабаа дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих байгаа юм. Хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар удахгүй эргээд уулзцгаая.